манай одоо үндэсний Монгол улсын өөрийнх нь одоо өрсөлдөх чадварт хамгийн гол тэргүүлэх байр суурь эзэлдэг хүлээчгэн салбарын одоо жижиг дунд бизнес хийх юм бол нэлээд амжилттай байх талтай байна. За нөгөө талдаа бол сүүлийн үед шинээр дүргэн гарч байгаа одоо салбарууд дээр ялангуяа дижитал гэдэг юм уу те одоо технологийн илүү их төвшлөж шаардсан энэ одоо үйлдвэрлэл үйлчилгээний салбар дээр бол илүү төвшлөлттэй байна гэж харж байгаа. Тэгвэл хамгийн том эмзэг байдлыг тодорхойлж хэлвэл ямар зүйлсүүд багтдаг бол? Жижиг дунд бизнес гэдэг маань өөрөө их эмзэг тийм одоо салбар гэдэг юм уу бүтцэлтэй бичээл жижиг дунд гэдэг одоо нэг хүүхдэр бол дөнгөж төрөөд мөлхөөд тэ хөлд орох энэ процессын тухай асуудал. За яг хөө жижиг дунд бизнес талаасаа бол одоогийн байдлаар эмзэг гэдэг юм уу тулгымцсан асуудал нь бол зохицуултын орчин санхүүгийн хүртээмжийн асуудлууд байж байна. Санхүүгийн хүртээмж бол хэдийгээр хөрөнгө оруулалтууд байгаа ч гэсэн одоо жишээл 22 оны дэлхийн банкны судалгаагаар 41 дотоод бүтээгдэхүүний 41% хүртэл буурсан хөрөнгө оруулалттай байна ч гэдэм үү те. За нөгөө талдаа бол чадварын асуудлууд байж байна. Жижиг дунд бизнесийн маань дотооддоо бол өөрсдөө удирдлагын чадвар муу байна. Мөн нөгөө талаас хүний нөөцийн хувьд одоо мэрэгсэн болсон хүчин гэдэг юм мэрэгсэн чадварлаг хүмүүсээрээ сутагталтай байна. Хөлбөрийн зах зээл дээр нийлүүлэлт нь их бага байна те. Энэ талаасаа бол бас эмзэг байна. Нөгөө талаасаа бизнесийн орчны дарамт гэдэг юм уу? Одоо нөгөө янз бүрийн зөвшөөрөл гэрчлэгээжүүлэх те. Энэ одоо холбоотой асуудлууд дээр бас их тийм эмзэг хандж ирнэ гэсэн юм. Нэг талдаа хөдөлмөрийн хүчин байна. Нөгөө талдаа бас бодлого боловсруулах тал дээр бас асуудлууд ах шүү тийм байна тий. Бодлогын талдаа ер нь бол яг манай дээр бас бодлогын талаас энэ жижиг дунд бизнесийн энэ гадаад шок гэдэг юм гадаад орчны энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг давхад бас хуваалцах тий. Тэр нөгөө нэг одоо дөнгөж хөлд орж байгаа гэдэг юм уу тэр дөнгөж энэ зах зээл дээр хөл тавьж байгаа бизнесүүдийнхаа тэр нөхцөл байдлыг ойлгоод дэмжих одоо тэр хэцүү хүнд үеийн даван туулах асуудлуудыг хуваалцах талаас нь бол төр гэдэг юм бусад одоо хамтрагчд бол анхаарах шаардлагатай юм шиг харагддаг тийм. Тэгвэл сөрөн тесвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн бодлого яг ямар байх ёстой гэж үздэг вэ? Сөрөн тесвэрлэх чадвар гэхээр ер нь бол одоо нөхцөл байдлыг сөрөх за тэгээд дисэх давах гэд ямар ч гэсэн нэг асуудал үүсэнгүү тэрийг цаана давж гарах тухай асуудлыг хөндөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө шок болонгууд одоо бид нар мөнгөгүй байна ч гэдэм үү те хүний нөөцийн чадахгүй байна хэцүү үед одоо эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэдээ унах биш илүү их давж цаана гарах өөрсдийнхөө нөхцөл болцоон тулгуурлаад өөрсдийнхөө нөөцөнд тулгуурлаа капиталдаа хуримтлалтаа тулгуурлаа гарах асуудлыг хөндөж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу жижиг дунд бизнесийнхний хувьд ингэж чадж байгаа нэг хэсэг байна. Нөгөө талд нь бол одоо манайд бол ялангуяа дөнгөж төрөө техний 3 жил дотор 50% дампуурч гэсэн тийм тоо байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас амар их хэмжиг тоохгүй. Тэгэхээр энэ зэргийг харгалзаа төрөөс бол зохицуултын орчныг одоо аюул сайн хэлбэршүүлэх тий. За мөн дижитал шилжилт хийж байгаа энэ үйл явцад тэр дижитал чадварыг сайжруулахын тулд тэднэрт ямар нэгэн байдлаар одоо сургалт гэдэг юм уу зөвлөх үйлчилгээ тий. Нүдийг илүү хүртээмжтэй болгох. За нөгөө талаасаа бол эдийн одоо санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай юм шиг санагддаг. Ер нь бол мэдээлэл дутуугаасаа болоод санхүүжилт авч чадахгүй байх нөгөө зээлийн дарамтууд гэдэг юм уу. Ер нь бол нөгөө хөрөнгө мөнгөний хомсдолтой байдал энэсээ болоод энэ тисч давж гарах гэдэг зүйлтэй бол хүрч чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ одоо за тэгээд тэр одоо бусад капиталуудыг хуримтлуулж чадахгүйгээр буцаад унаад байгаа энэ асуудал дээр бол түр ямар нэгэн байдлаар асуудлыг хуваалцаад дэмжиж туслаад тэгээ хөлд оруулаад цааш нь бизнесийнхээ орчныг сайжруулах юм шаардлагатай байгаа. Тэгэхээр хүнтэй адилхан байх нь шүү дээ. Ер нь бол тэгж бас бодож болох гэдэг байгаа тийм. Дөнгөж одоо зах зээл дээр хөл тавьж байгаа нэг юм уу 5 хүнтэй л бизнес хийж байгаа шүү дээ. Тэгээ цаашлаа бол дунд бизнес рүү орох ихээр яг уу 100 мууг 50-аас дээш хувьтай бол явчихдаг. Тэгэхээр ийм одоо эмзэг байгаа ийм үед нь бол төрийн дэмжлэг нийтээр нь хүртээмжтэй мэдээллийн сайн өгөөд хууль эрх зүйн орчноо сайжруулаад тий. За тэгээд одоо бодлогын янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг одоо нээлттэй зарлаад за тэгээд төрийн одоо хүртэл яг зохицуултыг сайжруулах байгаа юм шиг харагдаад байгаа. Ингээрч одоо ингээд зөвшөөрлүүдийг багасгаад энэ тоог ингээл ярьж байгаа боловч яг одоо зэчил дээр гэдэг юм уу төрийн нөгөө хүн цогцлол бюрократ тогтолцооч байгаа бас ер нь хандлага дотор бол байж л шүү дээ. Тэгэхээр тэрийг бодит байдал ямар вэ гэдэг ер нь бол төрийн албаныхны гэдэг юм уу тэр нөгөө жижиг гарч ирж байгаа. Тэд нар ч нөгөө өөрсдийнхөө үйлдвэрлэлийг л явуулахад л илүү анхаарал хандуулаад менежментээ авч явахд
чадах нь хүрэлцэхгүй байна шүү дээ. Тэгээд гадаад орчны мэдээллийг боловсруулж чадахгүй байна. Өөрсдөө бизнесээ авч явахын тулд маркетингийн гэдэг юм уу, менежментийн гэдэг стратегийн тий одоо дижитал шилжилттэй холбоотой энэ ур чадваруудыг өөрсөндөө бий болгож чадахгүй байгаа хгүй. Тэгэхээр тэрэн дээр нь одоо төр хуваалцаад төр дэмжихийн оронд одоо эсрэгээр нөгөө хүн сурталчилан айлтгал тэл ахвалч гэдэг юм энэтэй холбоотой асуудлууд нь одоо хүртэл бас хэвээрээ байгаад тахаар нэг нөгөө гараараа сайн зүйл хийгээд нөгөө гараараа одоо буруу зүйл хийгээд байгаа юм шиг тийм л өдөр сүрээд байна л да. Дижитал шилжилт гэж ярьж байна. Маш олон төрлийн одоо санхүүгийн хүртээмж байна. Тэгвэл ер нь дижитал шилжилт болоод цахим худалдаа гэж авч үзье. Дээрээс нь хиймэл оюун суурилсан шийдлүүдийг харах юм бол энэ нь өөрөө жижиг дунд үйлдвэрлэлийн одоо бизнесийн сөрөг тесвэрлэх чадварыг яг хэрхэн нэмэгдүүлж байна гэдэг энэ өнцгөөс нь бас асууя л да. Ер нь бол дижитал шилжилт гэдэг маань одоо сөрөг тесвэрлэх чадвартай шууд эерэг хамгаалалтай гэж үзэж бас болох гэдэг. Юу гэхээр асуудлыг ингээд шок болоод бас нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт жижиг бизнес чинь тэрийг давж гарах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр давж гарахад ямар нэгэн одоо арга хэрэгслүүдийг бол ашиглаад цаашаа авах хэрэгтэй. Тэр нь тэр дижитал шилжилт бол нөлөө үзүүлэх нь тодорхой. Тэгэхээр эерэг байгаа. За тэгвэл эерэг байгаагийн нөгөө талд юу байгаа гэхээр манай жижиг бизнесийн орчныхан бол нөгөө чадахын сул байдал одоо технологи хэрэгжилж чадахгүй байдал AI суралцааг үждэг юмдгүй юм нэгэн байдлаар тэр нь заавал нэг юм ур чадвар шаардлагатай байгаагаасаа болоод дижитал шилжилтийг одоо ашиглаж чадахгүй байх тийм нөхцөл байдлууд байж болзошгүй. За ер нь бол ихэнх хувьд нь бас ийм дүр зураг ажиглаад тэгэхээр төрөөс бас энэ дижитал шилжилт буюу энэ одоо энэ Монголыг ашиглах онлайн янз бүрийн одоо тэр бүртгэлтэй одоо төсөл хөтөлбөрүүдийг одоо хүртээмжтэй хүлээж авах энэ процессууд дээр бол дэмжлэг үзүүлэх шаардлага юм шиг санагддаг. Тэгэхээр дижитал шилжилт шууд эерэг хамгаалалтай гэж үздэг. Цахимаар дамжуулаад бас бизнесүүдийг одоо зөвшөөрөл олгохыг нь хүртэл одоо дэмжлэг болгоод өгч штэ тий. Энэ ер нь бас хэр даваа талтай гэж бодсон. Мэдээж даваа талтай. Одоо ер нь бол яг манай жижиг бизнесийн салбарт одоо тэр 50% нь уналт үзүүлээд байгаа энэ одоо зах зээлийнхаа энэ хүнд хүчрээ давж чадахгүй байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр эн чинь бас одоо энэ асуудалтай холбоотой л энэ үзэж болох гэдэг юм л да. Тэгэхээр хэрэг одоо өнөөдөр нэг жижиг дунд үйлдвэрлэгч, эрхлэгч одоо ганцхан та тэр хүнд одоо нэг зөвлөгөө өгье гэж үзэх юм бол яг бизнесээ одоо хэрхэн одоо сөрөг тесвэрлэх чадвартай байх шаардлагатай вэ? Энэхүү одоо чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Тийм ер нь бол зөвлөх үйлчилгээнүүд үзүүлээд явдаг л да би. Тэгээд яг жижиг бизнесийнхний хувьд нэг одоо миний ажигладаг зүйл бол яг үндсэн одоо гутал хийдэг хүн ч гэдэм үү те ингээд өөрсдийнхээ үйл ажиллагааг бол яг тэр үндсэн үйлдвэрлэлээ гэдэг юм үндсэн үйлчилгээгээд бол үзүүлж чадаад байгаа. Нөгөө талд нь чинь байгууллага байхгүй бүрт зохион байгуулалт. Тэгэхээр байгууллага болохынхаа хувьд хүний нөөцөө яаж удирдах юм, стратеги хэрхэн хол одоо нөгөө вижнери байж чадах юм. За тэгэхээр урт хугацаанд ер нь бизнесээ амжилттай явахын тулд би ямар чадваруудыг эзэмшиж тэр нөгөө байгууллагыг авч явах талаас бол асуудал хандахгүй байна уу. Тэгэхээр энэ дээр илүү чадахчаад магадгүй хүмүүсээ одоо нөгөө өөрийнхөө яг үндсэн бизнес дээрээ дадлагжуулаад тэгээд өөрөө одоо бизнесээ удирдах авах талаас асуудалд хандах хэрэгтэй л гэж их зөвлөдөг. Тэгээ нэг л зөвлөмөр. Мэдээлэл өргөсөн танд маш их баярлалаа. Студиудаас хүрэлцэн ирсэнд баярлалаа.